101-т 270. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх 409 дугаар ангийн ахлагч Садан дорж туршлага солилцох албан ажлаар эрэлдээ нэвтрүүлэх ба. За баримт бичгийг шалгаж журмын дагуу нэвтрүүлээ. За 50 болсдох. 50. За сайхан ус. Сайхан. 50. За өчтөрийн хөдөлгөөнөөс эргэлдээ хоёр өмгөөлөгчөөс нэг л хазлаа да. Байгуулсаас Тэгэхээр 303 дугаар ангиас алт авч ирсэн байна. 201-ийн төсөөлөөр анги байрлал руу нэвтрүүллээ. авлаа. за доош бол. Сайн явчихсан. Наваас явчихсан. За өнөөдөр манай ангийн үйл ажиллагаатай танилцъя. Одоо манай анги нэгдэл зохион байгуулагч байна. Тэрний нэгдэлтийн дараагаас үүрэг чиглэл аваад дараагийн ажилдаа шилжиж та. За илээ. За сайхан амарсан. Сайхан амарсан. За ойлоо өнөөдөр манай ажилдаа. Миний өнөөдрийн хийх ажилдаа орж ойлоо танилцъя. За тий. За өнөөдөр хоёлоо хамгийн ихний ажил маань одоо ээлжийнхээ бүрэлдэхүүнтэй цуг хувцсныхоо үзлэгт ороод тэгээд дараад нь дэш нэгцэн аравдаж ангийн даруудын даргнаас үүрэг авсныхаа дараа томилгоотойгоо танилцаа. Тэгээд томилгоонд хаа томилогдсон байна. Томилгооныхаа дагуу хоёлоо өнөөдөр үүрэгт ажиллаа хийж эхэллээ та. Анги ирээч зэрэгч хонда эргэнэ дөрөнд анги дэвэр чуун өглөөний нэгэн жагсан ахмад хариул эрхэм нөхдийн амрыг эри Ёолууд нь шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өөрөө зэрэгийг төлөөж үзээгүй. Тэгээд тухайн нэг өдөр очиод тухайн анги байгууллагатай танилцаад жоод цэржил чагсаарч байдлаас ахуулаад ер нь цэргийн албан агчнаар бол иймэрхүү баймаар юм байна гэсэн тийм бодлого төрсөн. Анги зэрэгээс Улсын хил хариуц зүйсгт гарсан төлөвлөгөө 50 нэгтгэе. Болно. 2024 оныг Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгч хүчний ерөнхий хамгаалагчаас ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулж хил хамгаалах байгууллага шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарсан ахлагчийн нэг өдрийн үйл ажиллагааг танилцуулах нэвтрүүлэг хийгдэхтэй холбогдуулан үйл ажиллагааг уялдуулж зохион байгуулна. Ангийн үйл ажиллагаатай танилцахаар шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дугаар ангийн харуул хамгаалалтын албаны ажилтан ахлагч Содном дорж ирсэн байна. Ингээд ахлагч Содном доржийн өнөөдрийн туршлага солилцох үйл ажиллагаанд нь анги хаан толны нэрийн өмнөөс амжилт хүсье. Зэрэгц. Хум. Нэгдүгээр гинэ. Хоёр алхамлахад. Марш. Рэг. Албаны бичиг баримт үзлэгт. За та бүдгийн өдөр амрыг ирээ. Өнөөдөр ангийн үйл ажиллагаа цагийн өөрийн дагуу явагдана. Хил хамгаалах байгууллага болон шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага хамтран албан нийтийн нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Энэ нэвтрүүлэгт маань хил хамгаалах байгууллагаас ахлагч төр мандах, шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манай ангийн ахлагч Садан дорж нар өнөөдөр үүрэг гүйцэтгэнэ. Энэ залуучуудаа өнөөдөр амжилт хүсье. Би өнгөтөл анхудаа орж үзсэн л дээ. Тэгээд кинон дээрээс тэр Монголын орон сайхны кинонууд байгаа шүү дээ. Энэ кинон дээрс ер нь хардаг байсан. Нэлээл тэр арай нэг өөрөөр төсөөлдөг байсан. За энэ маань одоо манай 306 дугаар ангийн гадна талаа болон тусгай нэтгэлийн заал. Энэ 2012 оноос хойш Монголын үндэсний бие хамгаалах хурлаг Монголзоогийн алтан шоггор клуб маань анх байгуулагдчихсэн. За хэлийн цэргийн 303 дугаар анги албаасны ямархуу тулааны спортын төр ер нь
хөвчтийг хичээлж байна. Одоо манайхаас чинь олимпик тулаан байна. Бокс байна. Тэгээд Монголын Симбиомор хамгаалах бол Монгол зоо байна. Кикбокс, Мутай бокс, уушуу сандаа 5-6 төрлүүд. Одоо тулааны төрлүүдээс ер нь ихэнх төрлөөр манай аль багч бүгд хичээлж байгаа. Тэндээс чи одоо хамгийн дээш нь саяхан бас манай Ардын талын суугч багш маань цацралгийн залуу Шидэхэн каратегийн дэлхийн цомын авраг болоод ирсэн байгаа. Сайхан 23 оны 11 сард. Тэрний өмнөх манай одоо энэ заалнаас төрж гарсан аврагууд маань гэх юм бол бас дэлхийн аврагаас 2 гол мөнгө, 4-5 алт, тийм ээ. Тэгээ Азийн наадам тэгээ ерөн зөв Азийн наадам гэхдээ одоо манай алдснуудын зураг дээр дээрлж байна л да. Тэгээ ингээ яваад ирэхээр яг энэ заалнаас ингэ төрж гарсан. Энэ одоо ингээд 300 тусгай компьютерд ирж байгаа албаагчдууд бүгд энэ зааланд ордог, бүгд зааландаа ёслолдог. Бүгд ингээд дээддээ ороосоо ингээд сургалтууд авдаг. Одоо яаж анхан шатнаас ингээ яаж хичээлэх үү, яаж сурах уу гэдгийг бүгд энэ заалнаас ингэж авдаг болохоор энэ заал маань маш энергитэй тийм заал байна. Тусгай бүлгийн хүн бол тусгаал байдаг юм билээ. Ерөөдөө басны хаанаас яаж зохих нь за одоо яах бол доогуур хөшгөлөх юм болов уу, дээгүүр зохих юм болов уу, за бүх юм хийх юм болов уу, өччих юм болов уу гэсэн тиймэрхүү жоох нэг айдас бол дотор бол байсан. За энэ хэсэгт одоо хоригдлын бид үзлэг хийх одоо хэсэг мар байна. За хоригдлын үйлдвэр хөдөлгөөнд гарах, орох үед юм уу эргэлтэнд гарч орж байгаа үед нь хоёул үзлэгээ хийгээд зөвшөөрлийн дагуу хоригдлоо хөглөөр гэж гаргана ш. За энэ хэсэг харуул хамгаалтын ажилтны 24 цаг үүрэг гүйцэтгэх хэсэг маань хоёул энд байна. За энд бол бичсэн хяналтыг болон телекамерын хяналтыг тасралтгүй 24 цагийн дотор хугацаанд үүрэг гүйцэтгэх. Зөвхөн B3 дор одоо энэ корпусын камерын дээр ч гэдэг юм шүү дээ. Камерууд бүгд энд хянагдана гэсэн. Камераараа хөдөлгөөний хянахын хажуугаар бичсэн хяналтыг бол тасралтгүй тавина. Хоёул байрандаа хяналтаа тавина, үйлдвэрлэлийн бүс рүү орчиж хяналтаа тавина. За хоёул 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн хамгаалтын ажилтнаас одоо хоёул бийд бах тусгай эрс нэг бүрийн тусгай хэрэгсэл болон хантаазаа хүлээж аваад тэгээ дараагийнхан үйл ажиллагаа хоёул хоригдлууд хүмүүж нарийн тоог авч дараагийнхаа ажилд шилжүүлээ та. Яа тгий. Нэг бүрийн тусгай хэрэгсэл гав. Гав. Төмөр гав. Шант. Станцэр. За сонслоо. За ерөнхийдөө бол нэг агсамж, нэг борохоо, нэг гавтай ингээд 3 тусгай хэрэгсэлтэй. Үүрэг хамгийн харуул хамгаалтанд үүрэг гүйцэтгэх юм байна. Тийм үү? Тий. Спорт юу дуслаа. Одоо хүчний бэлтгэл рүү орё да. Хүчний бэлтгэлийн одоо тэмээ шат. Эхний хэлцний одоо 2 3 үедээ тэмээ шат байгаа. За энэгээр манай албаагчтай зөвхөн яваад үзээч. За. За явлаа. Оса. За ингэж дуусла. Одоо юу олс руу оръё. Энэс 1 2 3 дууссан байгаа тийм. Одоо олс руу ороод цагаан амжилттайгаар явна. За явсаа. За олсон дээр бол ерөөхдөө бол гараараа болчихж байгаа юм тий. Олсон одоо ихчлээ одоо хүний шууны шуу мөр гизтэй бүхэл юм ингэ олсыг татчих. За одоо би
Хорих ангийн цагийн хуваарьт үйл ажиллагааны дагуу B3 хэсэг дээр байршиж байгаа өргөлөдийнхөө нэгдсэн тоог харуулга хамгаалтын ажилтнаас аваад овг нэрийг дуудаж тулгаж аваад тэгээ шалган гурвалгуу тоогоо. За. Би хамгийн анх зүгээр хуцас зэрэг албанд татчих байхдаа л оройн тоо гэж мэддэг байсан. Хорих ангид яваад ороод ирсэн чинь эсэргээрээ тийм. Тэгэхээр одоо эцгийн нэрийг тэгж өндөрлжүүлж юм гэхээр арай л бичлээ даа гэж. За тоол. За хоёлоо тоогоо авчлаа. За одоо шалан гуравтай тоогоо өгснөхийн дараа хоёлоо дараагийн үйл ажиллагаа болох хоёулын үргэлтийнхаа үйл ажиллагаар. Хоёулын нь одоо хаа доош юм уу? Хоёулын үргэлт одоо хоригдлууд имлэг явах заалтгүй шаардлагатай хоригдлыг эмч маань үзээд тэрнийхөө үндсэн дээр одоо 401-р нэгдсэн имлэг гэж имлэг байгаа. Манай шүүгэн шийдвэр үүсгэх байгууллага. Тэр имлэг рүү өвлөн хүргэх ажиллагааг явуулаад тэндээс имчилгээ дууссан хоригдлуудаа буцаагаад наашна. Энэ яагаад ийм залуу байж тийм ээ? Ийм залуу байж яагаад ингэж орсон юм бол одоо тэгээ тухайн хүний дотор би орж үзэх болохоор сайн мэдэхгүй байна л да. Яг миний зүгээс харахад бол ерөөсөө төсөөлөхөөр тийм хүн гинтэр хийх хэрэггүйгээр нүдэнд харагдаж байгаа хүмүүс хүртэл байсан. Тэгээ дотроо бол талгаас ихсрэл бичсэн өдөр өөр надад хэлэх үг байхгүй юм биш. Юу хэлэх вэ? За энэ согсрал. За энэ одоо штангны гол баг шүү тий. Энэ одоо эдийн хилэн гол байна. Энэ 20 хилийн гол. Энийг урагшаа ерөнхийдөө бариад согсон гэсэн үг. Энэ дээр урагш нь мөрөөр тий. Тэгэхээр энэ хоёр толгой, гурван толгой мөр шуу энэ төрлөө маш сайн орно гэсэн. Цаамаар багч. Ингээд яг цогцолтын яг үзэн цогцолтын тэрээр давтаад байна. Бокс спортын гоцсон юм сайн гэдэг. Цаанаа хийгээд. За андс өснө. Аса дахиад өстэй хэсэг мөрнөөс шид. Тэрсэн дахиад хэсэг. За ерөөдөө болох чи. Чис давхраас өсөлттэйг яваад байгаа шиг байна тийм. Өсөлттэйгээс гадна ингэж өсөхгүй эндээс доороос ингэж доороосоо тесэрч байгаа гэсэн үг л ингэ. За дараагийн гэр. За энэ зүгээр ханны суу болно, дүүжин. Төрнийхнүүд одоо голцоо зэргийн хүчний байгууллагууд байдаг шүү дээ тийм үү? Ангийн нэг залуучуудтай нэг цуг нэг бас нэг бэлтгэл хийгээд ингээ явахад бас нэг ард нь бас хоцорчихгүй. За энэний чадахгүй ингээ үлдчих юм болоо тэрийн чадахгүй үлдчих юм болоо гэсэн тиймэрхүү бол айцуул байсан. Суу төрнийг яг тэрнтэй адилхан стандартаар ингэж зарим нүүн байгууллагууд нарийн өргөн бүдүүн гэж зөндөө байгаад байна. Тэрнийгд бол яг стандартаар. За ос яг за одоо ойлоо хоригдлоо үзлэгээ хийж байгаа. За өчлөх нэ. За ерөнхийдөө авч явах хэзүүл бол хоригдлын ариун цэврийн хэрэглэл байна. Тийм үү? сүднээ сааж байна. Сүднээ сааж саван сахлын машин. Татвар бол 20 ангид бол хэрэглэхгүй. За авч явж байгаа цүнхэндээ үзчин тийм үү? 20 ангиас явраа нэгэн 20-т эзүүл авч гарч болчихгүй учраас эхлээд авч яваа эзүүлт нь үзээд дараагийн удаад биетэн үзлгээгээд тэгээ заавал алгаар харуулсан байна. Хоёр хөллийг нь улаан шугамдаар тавьсан байдлаас хоригдлынхаа хөдөлгөөнийг хязгаарлахын тулд аль нэг хөлөө дотор талд нь тавина. Эндээс хоригдлын нуруунд дээр гард. Эндээс баруун за 150 баруун талаас үзлгээ юм уу? Хувцсын аль болохоор бүх хувцсны хэмжээр давгуу дотор тал цэж хэсэг суг бүх талыг үзнэ гэсэн үг. Эндээс доошо хөлрөө явлаа. Хөлний оймс тийм үү? Оймс үзээд дэше гоёроо. За гар солихтой муу адил хөлийг солино. Эндээс хөдөлгөөний баг зэрэг хязгаарлаж гэсэн үг. Тийм ээ? Тэгээд үзээгүй тал ихийг өөрөө үзээд за гутландаа үзлэх юм.
За гутланд үзлээ гэлээ. За хоёлоо одоо хөлөө өргөх үйл ажиллагаанд хоригдлуудаа хөлөөлж өгöd. За одоо энэ хөлөө өргөлтийн ажиллагаанд ашиглаж байгаа програм байгаа. Дотроо тоногдсон програм байгаа. Хүний бүрээр ажиллагаанд явах бүрэлдэхүүний дагуу ингээд хүмүүс маань хоригдлууд нээшсэн аваад 400 m-ээр ингээд өргөж өгöd. Тэгээ буцаж яах вэ гэх юм нэ. Програмны хувьд бол бас зориултын дагуу ерөнхийдөө албан хаагч бас аюулгүй байдлыг хангах журмаар бас хамгаалалтын ажилд нь урдаа ингээд тусдаа ингээд өөрөөр хязгаарлалцсан. Монголгосон бол цааш гэсэн дүр нь ихэд хэрэгжлээсэн. Тийм байна. За хоёулын өрх гэдэг юм би манай албан дээр маш их ашигладаг. Тэгэл уг тусгай албан дээр маш их ашигладаг. Би тэрийг бол сайн мэддэг л дээ. Хорхонгоос хоёулын өргөж байгаа юмыг би анх удаа тэгж харсан. Тэгээд хүмүүжигчнийг тусна ингээд тасгаанд игээд цоожлоод ингээд нэг хариуцсан явж байгаа хүн ингээд арай нэг өөртөө чөлөөтэй байхаар тийм ээ одоо тэр албаагч энэ бүгдийг ингээд цоожлцсан байдаг. Тэгэхээр тэрийг харж яхад бас ер нь хоёулын өрх гэдэг юмыг сайн идэм байна л гэж би харж байна. Цэрэг танаа бүрэн нараа даатхыг. Цэрэг танаа бүрэн үрсээ даатхыг. Цэрэг танаа бүрэн улсаан даатхыг. Цэрэг танаа бүх ирээдүгээ даатхыг. Дамбин Төрбат. За энэ маань тусгай ингээд ашиглагдж байгаа одоо өндрийн болтын хэрэгслүүд болон хүнийг бүрийн тусгай хэрэгслүүд байж байгаа. За энэ дэс юм хурц одоо энэ жумаар гэдэг энэ уулын авилтын өндрийн авилтын хэрэгслүүд байж байгаа. Энийг яг олсон дээр тухайлбагч хадан дээр ч юм уу те хөрсөл хөндлөлттэй газар авах юм бол энэ хоёроо түжээгээр татаад ээлжлээд өргөдөө дээшээ өөргөө татаа явуулсан. Тийм ээ. За энэ өндрийн болтын 3 төрлийн олсон байгаа. За энэ бэхлэгээний олс, болтын олс, хамгаалтын олс гэх 3 төрөл. За энэ болохоор яг хадан дээр ямар нэгэн байдлаас ингээд тулгуур авах зорилготой ашиглагдаж байгаа. Энэ маань өөрөө мөсөн дээр албаагч доороо хөдөлгөөн хоолндоо хийгээ явна. За энэ болохоор өндрийн болтыг худрах гэж. Энийг бүр одоо энийг өмсөөл өндрөөс ерөнхийдөө өнөөс та хамгаалалт гэсэн үг. Тийм хамгаалалт нэг. Ингээд энэ маань өөрөө бээлийн одоо энэ олсон дээр зүүчин баг тийм үү. Энэ олсон дээрээс ингээд өндрийн болтоор буунда. Тэгэхээр энэ бээлийн маань өөрөө гарахлахгүй ямар нэгэн байдлаар гар түлхэхгүй гэсэн. Зориултын цаанаас зориултыг жоо бийл юм. Энэ зүг маань өөрөө яг мэрэгэн бодчийн хүнийг бүр өөрийнх нь зүг хүнийг бүрч байх мэрэгэн бодчийн зүг. Тийм. Дээрээсээ доо хийгээд ороо. Ингээд үүрэг. За ийшлээд ирэхээр энэ хүнийг бүр үүргэж болж байгаа. Энэ шар ногоо хоёр төрлөө. Аранцнууд. Яг ердөөд бол аранц. За сая ойлоо тухайн корпусаас гарсан хоёулын өргөлтийнхаа эмнэлэг явах хоригдлоо хоёулын өргөж өгөөд очиод биенд нь үзлэг хийгээд хоёлоо одоо суулгаад явуулчлаа тийм үү. Тэрний дарааг үйлээ. За жигүүрийн илтгэл байна тийм ээ. Илтгэлийг бол ерөнхийдөө цаг тухай бүрт нь хөдөлж явах ёстой. Хөдөлгөөн гарсан бүгдний цаг минуттай хоригдлынхоо нэртэй. За хоёлын илтгэлээ ихлэ өглөө ээлж авснаас авахлаад илтгэлээ бичээд тэгээ яваа шүү. За. За эхлээд толгоогоо тавьчих тийм ээ. Мөрөндөө дэлтгэе гэж байгаа. Тэгэл маань ерөнхийдөө 24 цагийн хугацаанд энэ корус дээр ямар хөө хөдөлгөөн болсон байна гэдгийг ерөнхийдөө илтгэж байгаа нэг зүйл нь барь бичих юм болчихж байгаа. Тэгээ тодорхой хэмжээний бас нууцлалын зэрэгтэй. Аа тийм ээ. За энэ дээр хоёулынгийнх нь хамгийн ихний хөдөлгөөн одоо хоёулын өргөлтийн хөдөлгөөн байсан шүү дээ. Энэ дээр гарсан цагаа тавьчих тийм үү. Үзлэг хийхэд каратэ зүгийг байгаа. За эдгээр бинтовод маань өөрөө тусгай манай тусгаалбанд ашиглагдж байгаа. Мэрэгэн будагч бинтовод гэж байна. Энэ тухайн мэрэгэн будагч цэргийн мэрэгэн будагч цагдаагийн мэрэгэн будагч гэдэг чинь өөрөө хоёр тустай ялгаатай болж байгаа. Цэргийн мэрэгэн будагч нь 500 м-аас ерөнхийдөө дээш ерөнхийдөө холдоо бод тийм ээ. Цагдаагийн мэрэгэн будагч нь яг 500-аас дотгошоо одоо идэгсэн объект ч гэдэг нарийч одоо жижиг ойр зоны бод. Энэ маань өөрөө TGR, TCR гэдэг хоёр
өргөд чи бинто гэж байгаа. Энэ бинто маань өөрөө тусгай манай ангид одоо яг энэ хоёр буугаар эзэмсэн албаагч нь тусдаа гэсэн. Энэ бууны тохиргоонууд нь яг өөр төр хүн л буудна. Энэ буугаар өөр одоо албаагч энэ буугаар буудахгүй гэсэн. Тухайн албаагч яг энэ зориулагдаж бэлтгэж сургалт дамжаа одоо юу гэдгийг те бүх юмд нь сураад яг энэ бууг яг өөрийн болгоод авсан тийм албаагч манай. Тухайн эргэлжээ зэвсгүү болоо тухайн албаагч маань бол өөрийг болгоно гэсэн үг. Тий, ерөнхийдөө яг бүх юм өөртөө тааруулж. Тий. Яг л өөртөө тааруулаад бодно. За энэ бол яг Сведи. Энэ дээр Орсын. Энийг манай албан дээр болох яг улирлаараа одоо энэ манай дээр чинь ногоон, шар, цагаан гэдэг тий. Яг нэг бүс-бүсийн онцлогт одоо мэрэгэн мөдөсийнхөө өнгөлн далд ашиглаж байна тийм ээ. Яг өнгөлн далдлаар ингэж манай ангийн албаагчд өөртөө тоноглоод яг тэг албанд ашигладаг гэж байна. 760 буудна, 760 литр сумаар. Ийжлээд ирэхээр за энэ бол яг одоо миний ерөнхийдөө бол 2 дахь аймаг гэж хэлж болно л доо. 762 даак одоо дээр. Энэ дээр яагаад тэгэхээр яг өөр юм гисэн одоо энэ дээр яг доор нь мөрлөгч тавьж хөл тавьж дээр редот тавьчих. Тэгэд энийг албагч өөртөө ингээ яг бариулаас авахулаад тааруулах газын яндагаас авах, шаарцын ангийн тагаас авах бүгдийг яг өөртөө гэж тааруул тоноглож өгдөг бод. За ийжлээд ирэхээр бэрээ бас энэ 9-10 буудна. 9 мм сумаар буудна. Одоо манай албаагчдын дайрах ажиллагаа ч юм уу тий. Засгийн ажиллагаанд ороход бас нэг зориултаараас шалтгаалж буунууд хийлэгтэй явж байгаа. Энэ манай албаагчдын ерөнхийдөө бас албанд ашиглаж байгаа буунууд. Энэ хоёр бас сонио. Энэ хоёр армид Gladiator X гэдэг эзэн сувтай буунууд. Энийг ерөнхийдөө одоо бомб эмх замраг байдал үүсвэд энэ бууг ерөнхийдөө албаагчид ашиглана гэсэн. Эзэн хүнэлтгөөс хэвсэг юм байна. Тий. Ер нь бомбын үйл ажиллагаа болон тэгээд эмх замраг байдлын үед энэ хоёр буугаар албаагчид үүрэг гүйцэтгэж явж байгаа. За энэ Scorpion энэ бас өөрөө яг дайх хэсэг юм. Ерөнхийдөө яг бид авч явахад их авсах ямар ч төгсөлд аваа явж. Дайрах хэсэг одоо жижиг объект чөлөөлөх юм уу те. Тиймэрхүү ажиллагаан дээр иймэрхүү буугаар манай албаагч. Дайрах хэсгийг албаагч от 9 мм сумаар бууддаг. За энэ чек үйлдвэрлэгцээ ийм буу гэж. За энэ жижигхэн Pionix энэ буу албаагч ерөнхийдөө VIP хамгаалалт, дотн VIP хамгаалалт ерөнхийдөө аваа явж байгаа гэсэн. Манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа газрын төрийн үйлчлэл аж ахуйн үйлчлэлийн газар гэж байна. Одоо гутал үйлдвэрлээд юмсэндээ 9 жил болж байгаа. Дан газ гутал. Дан газ гутал арьсаар бас үйлдвэрлэв. Одоо энэ арьсын шиг одоо энэ цагтын цагаан цагтыг албаагчдын бүсүү шүү дээ. Энийг үйлдвэрлэж байна. Бүх ийм бүс чинь ийм олон тоногтой байдаг. Энэ чинь харахад 2-3 зүгөөд байдаг юм. Ерөнхийдөө яг үйлдвэрлээд цааш нь хөлөөлж байна. Тэн шүүгэн шийдвэр гүйцэтгэх албаагчдын одоо өвлийн хангалтанд зориулсан одоо Монгол одоо анх удаа хийгдэж байгаа өвлийн шар шүү дээ. Өвлийн шар гутал тийм ээ. За шинэ зав. Нэхий дотостой. Тий. Улыг бол урдаас бүгдээр хятадууд уусаас цахиалж орж ирсэн бол байгаа. За. Тэгээ энэ дотор юм номтой. Тэгээ ардтал үсгийнхээ ардтал дээр одоо үсгийн амраагчтай. Тэгээ дотортлын энэ нэхийг болохоо манай шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 435 дугаар хаарт 20 хань. За. Тэгээ манайхад нийлүүлээ. Хоньны нэхий. Тэгээ хоньны нэхий. Тэр гутлын хувьд маш сайн санагдсан. Цүлийн шар гэдэг гутлыг ингээд өвлийн хооронд үлдүүлээ. Одоо манай шинэ технологиор ийм технологиор ингээд нэвтрүүлж ийн өсгийн амраагчтай энэ тэргээд задлаад ингээд бүр ингээд задлсан манекен байсан л та. Тэгээд тэрийг хараад энэ ямар айтайх юм бэ те. Энийг ингээд албанд хэрэгжүүлээд үнэхээр ингээд өмсөд нэг үжицгэнсэндээ гэсэн бодол дотор маш их төрж байна. Энэ бол өвлийн хангалтын гутал юм байна. Бас нэхий дотортой. Тэгээд дулаахан. За нөгөө түрүүний яриад байсан нөгөө шар гутлын дотортлын бүтцэн одоо задаргаа нь юу? Тэ. Доороо ивцэн тэ. Тэгээд эндээ үүс давхар үүс уултай. Одоо өсгийн амрагчтай. Өсгийн амрагч нь эндээ байна тийм ээ. Ардталтаа өөртөө суулгаад тэгээд ном түмгээ нэгээд. Энэ бол зуны өвлийн нөхцөлөөр нь хоорно гэж байхгүй ба шүү дээ. Энэ яах ч вэ? Дотортлоо үүсэн. За одоо энэ одоо энэ оён болчихсон юм. Энэ оён чинь энэ наалж байна тийм үү? Нааж байна.
Яг манай оюутны хэсэг бол наагаад тэгээд оюут процессыг явуулдаг. Одоо ингээд дамжихтай явж штэ. Эндээсээ эсхүүр хийгдээд Ингээд ийшээ нааж ийн. Ийшээ цавуудаад дахиад цаатлаас шууд ингэж оёод. Тэгээ оюутдод ерөөд энэ хэсэг маань одоо өөрөө дан оюутлын хэсэг болчихж байгаа. Цаад хэсэгтээ шууд эсхүүр хийгээд бэлдээд наашаа оюутлын хэсэг. Одоо ийшээ орохоор 1 2 3 4 5 дамжлагаар гарч байгаа юм тийм. Улааны хэсэг байна. Тэгээ хөвлөн, уллан. За энэ юу нэсэх юм? За энэ одоо эндээс оюутан гараад ирсэн гэсэн готлнууд ерөөд арцмаар холбоотонд хийгээд за хийж байгаа. Хөвлөгдөө арцмаарууд юм шүү дээ. Хөвлөгдөд гараад ирснийхаа дараачаар өөрөө суулгаар орно гэсэн үг. Тустай. За энэ өөрөө 762-оор манайд шалгагдсан 3-та 4-тэй гэд ялцсан байж байгаа. Энэ нь болохоор 9 мм PSM-аар буудсан. 9 мм PSM-аар буудахад PSM үлдэгдсэн нөгөө талдаа байхгүй. Нөгөө талд нэвтэрч гараагүй. Тий. Аюулгүй байдлыг хангах талаас тэр цаанаас олгогдож байгаа хувц сэргэл дээр туршилт хийгээд тэгээд туршилт хийсний үндсэн дээр ингээд одоо дуулаг хуйг ялцыг одоо ингээд энэ албаагчдаа бас ашиглаж болох юм байна гэдгийг ингээд цаанаас нэгэд өгдөг юм байл. Энэ болохоор 762-оор буудаад нөгөө талдаа бол гэж байгаа. 762 ч одоо ак гэнэ. Тий. Тийм ээ. Ак 100 м-с бодож байгаа. Энэ ер нь бүгд 100 м-с. Энэ бас 762-оор 100 м-с бодсон. За энэ үед Кашмир хойд манай байгууллагын бүрэлдэхүүн бүрэн эсний үндсэн дээр хоригдлуудыг ажлын байртаа байлгаад тэгээд тухайн хоригдлуудын ажлын байртаагаад ажиллаа хийгээд цамц бодвол өөрөө үүдээ тийм ээ Кашмир хойдны ноос материалын бизнесний үндсэн ажил хийсэн хүмүүстэй цалингаа аваад тэрүүгээр бас нөгөө хохирлогоор төлдөг ард төлөвлөгөө хийдэг юм уу тиймэрхүү байдлаар Ерөнхийдөө л өглөө ерөнхийдөө Улаанбаатар хотод ажилладаг байгууллагын байгууллага шиг нэг ажлын цагаараа эхлээд ажлын цаг дуусахад адилхан дуусна. Ер нь л адилхан. Эдийн цаг өглөө 8:30-аас эхлээд оройд 5:00. Яг л нэг зах зээл дээр ингээд үйлдвэрүүд ингээд явдаг штеп. Яг тэрнтэй л байдаг. Тэрнээс яг 20 анги дотор ингээд ийм үйлдвэр байдаг гэж би төсөөлөв. Шүхрээр ингээд бууж исэн гэх тийм ээ. Тий. Шүхрээр буух, осоор буух хоёр ерөнхийдөө арай нэг жоох өөр байж. Шүхрээр буух нь арай яг нэг экстрем талтай тийм ээ. Тэрийг бодвол энэ арай гайгүй. Гэтэ ямар ч байсан яг эхлээд хамгаалтынхаа зогсолтыг аваа тийм ээ. Хоёул яг ерөнхийдөө энэ гараараа зөв чиг аавна гэсэн үг. Энэ гараараа төгж гин гэсэн үг тийм. Энэ гараараа жоох энэ гар чинь ерөнхийдөө таныг явуулахгүй энэ баруун гар шишид. Энэ ус шишид гэсэн. Энэ усаа жоохон тавихад өөрөө явна. Жоох энэ гараа жоохон суллахад өөрөө явна, атгахад өөрөө зогсож байна гэсэн. Энэ гар ийм урд биш яг энэ ташаан толгой дээр энэ дээрээ байж. Энэ дээрээсээ ерөнхийдөө ингэ татаа төгчээд тэгээд наагараа суллах юм бол таны ус явна. Чаглах юм бол та зогсно гэсэн. За амирхүү бололтоор хоёлоо бууя. За тэг. Са. Тэгээ яаш яв. Яв. Баруунаас явахгүй шүү. За одоо. Болоо. За одоо зүүн өдөр жоохон татлаа. Яв. Зүүн гараа битээ. Яг ч зүгээр. За одоо алах. За одоо тэний чи. Өөсөө. За одоо тэний чи тийм үү? За одоо эндээс ход явах та энараа. За наазаараа. Жоохон альчааг аваад доош нь жоохон доошоо тав. Гэтэ баруунгараа жоохон суулаа явна гэсэн үг шүү дээ. За явлаа. Хаба. Дахиад өсөрнө гэсэн үг. Дахиад явлаа. Нэг өрийн хаба. Баруунгараа суул. Дахиад явлаа. Баруунгараа суул урд гарч өрнө юм байна. За баруунгараа суулаа дахиад доош явлаа. Хаба. Сайн дахиад жоохон доош буучих. Дахиад явлаа. Дахиад. Яг наа чи. Шүхрээр бууж исэн. Тэгээ тэрний түүнээс хойш өөргөөс өндрийн айцгүй гэж бас бодож явж исэн. Тэгээ яг тухайн үедээ бас өндрөөс буухад нэг хөл алдаач ч юм уу нэг тийм хүн алдаа гаргасан. Тэгээ яг өндрөөс бууж явах явцдад яг доошоо харж болохгүй юм л дээ. Өнчгөө дийлгсэн нэг тийм айцтай байсан. 2 саваад 3 дахь дээр явж шүү заяа. За 1 2 хав одоо явлаа. Суллаа. Сайн дахиад нэг хоп. Сайн. За дахиад одоо сүүлийнх явлаа. Хопа. Тэгээд яг тухайн өгж байгаа зааварчилгааныхаа дагуу бүх юм хийхэд бол дээрээс буугаад доор газар буусныхаа дараа л ер нь хүн тайвширт юм
Өөсөө дахиад нэг амшаалаа. За одоо энэ дээр сараа хойш гүн. Султна. Ингэж гүгээд буцна. Буцахдаа энэ осмон өөрөө суларч байгаа тийм үү? Тэн дээрээс 8 тоогоо эргүүлээд дэшээ авлаа. Өдөр тутмын бүх үйл ажиллагаан дээр ингээд юугаа тэгж орноос өмнө ийм завхтал ерөнхийд бол хэлжтэй. Орохыг дотоод цагаар Хуцас зэрэг албаагч яг хуцас зэрэг албаагчтай зөвлөе л да. Тэгэхэд нүг нариад гэж гардаг шүү дээ. Ээлжтэй. Яг тэрнтэй адилхан ингээд ширээ-ширээгээр босоод ингээд хоолоо зөөчдөг. Тэгээд тэнд ямар нэгэн байдлаар төл зөрчилдөх гэдэг юм уу нэг бол хоолны тал дээрээс ингээд нэг тийм хэрүү зөрчилтэй маргалдаа байдаг шүү дээ. Тухайд ингээд ороо харсан чинь шал өөр нэг хүмүүж өгсөн хоолоо идээд одоо хүний нүднээс харахад ч нэг цадсан хүн цадаагүй хүн гэж нэг бас ялгаддаг штеп. Би ерөөсө дотроо бол шал өөрөөр төсөөлдөг. Одоо тэгэл 5 сулчууд гэдэг юм уу те. Тэгэл нэг бол цагаан бол яг 7 оны нэг өдөр байдаг л баг л та. Тэгээд миний төсөөллөөр бол арай л өөр хоол өгдөг байсан юм болов гэж боддөг байсан. Тэгсэн 7 хоногийн 5 өдөр махтаа хоол. 3 жилээс 2 сар үлдсэн гэхгүй 2 сар дээр нь хяналт тогтоохгүй үлдсэн тэр шүүхээс соноосон 3 жил дээр нь тогтоно гэсэн үг. Яг анх ороод одоо тэгээ сургалт семинар тэгээд одоо юу гэмтэй кино театр тий ингээд ороход юу вэ? Кино театрт ингээд яваад орсон чил суудсан нэг баригтэр ингээд кино ингээд диффузер ингээд явцсан. Ерөнхийдөө бол багийн сумын төвийн кино театр шиг л байгаа юм чи тэгээд ямар гоё юм баятайх юм бэ. Тэгээ хүмүүжигч нарт яг зүйл одоо ингээд хуулийн мэдлийг олгож би харсан л та. Тэгээд тэгэхэд гарахад хүмүүжигч нар за би ийм зүйлээ ингээд өөрөө бас мэдгүй зүйлээ ингээд эндээс мэдээд авчиж чинь би ийм гэмт хэрэг юм бол ийм зүйлээ ингээд хөл өрөөгөө одоо яллагдана гэх юм уу те. Ийм юм байна гэдэг юм ерөнхийдөө бол талаас нь ухаарад оюун ухаанд нь тэгээд одоо сэтгэл санаанд гэх юм уу те энэ уран талаараа ингээд бас хүмүүжигч нарыг хүмүүжүүлж байгаад нь гэсэн санагдсан. Энэ бол зүгээр хэд өгшөл. Тийм. Чиний гарт хүрлээ. За, зэвсэг. Тэгээд зэвсэг бол. За, буудах юм. Шилтэй байна. Бас шилтэй байна. Нэгээс нь нүд хөрж хавааж байна. нөөц. Зэвсэг тэнгэлж байлд. Эрхэн бодогч билнэ үү? Билээ. Агаар, галал. За дахиад. Тавин. Дахиад. Агалаа мандагчаа. За буудуулдаг. За буудахтаа гохоод арчи. Гох шидэж байна. Энэ гохыг дараад буцахтаа гох буруу зөөл явна. Зөөл явуулна гэсэн. Тэгээд дахиад явна. Тэгвэл буудаад гохоо шүү шидчихэд. За дахиад явуулна. Дахиад шидэж байна. Зөөл яв. Сайн дахиад. Дахиад. Зүүн гарч ин дахиад. Буудад дууссан бол зэвсэг шалгаж айлгүй болох. Хэнтэй бодог. Дуусах. За, энэ ямар хөө. Сэтгэл гоё. Чи урд нь ийм торгилцсан аккаурал буудж зүгээр ингийн аккаурал буудчихсэн. Бас тусгай албанд ашиглагдж байгаа буу гэдэг утгаараа тонлогдсон буугаар бууцсан. Тэр нь болохоор яг өөртөө тухайн тонлогдсон болохоор овоо арагийн тааруулсан цэгэн байтай. Тэгээд буутахад бол ирэхэд бас эвтэйхэн санагдсан. За нийт хоригдлуудаа амраачлаа. Тэгэхээр одоо хил камерын хяналтыг тасралтгүй тавих зэрэгцээ
20 минут дотор постоо шалгаад өсөл байдлынхаа мэдээг хоёлоо. Ангийнхаа холбоор шалгаа. Шант. Шант сонсож байна. V3 500. V3 гадаа. Шант сонсож байна. За V3 хяналтын тоо бол 500. За V3 гадаа. За хоёлоо одоо шалган 3 руугаа 55. Даралч. За V3 олгосод нэмэрч. За тоо. За V3 дансар 42. Бэлэн 42. За өөрөөр тоогоо өгчлээ. Одоо тэгэхээр одоо камера байна. дүрсвчлийнхаа хяналтаа тавиад тэгээд дээр нь 20 минут ингээд дундуур. 400-ээр хорих ангид яг ийм сургуулжуул болдгийг шүү дээ. Яг ингээд багцлаад ингээд нэг том тангим дотор ингээд талдалсан багцлаад тавьсан байсан л. Тийш ороход л юу нэр хорих ангийн яг дотор ямар сургуульд явдаг зүгээр тийш ороод хараад мэдчихэж байгаа. Хүмүүс ч гэсэн энэ өрөөний юм байдаг юм байна. Хүмүүсээс энэ өрөөнөөс гараад ийм хоол иддэг юм аа, ийм хувцас, ажлын ийм хувцсыг хэрэгэлдэг юм байна. Эмнэлгийн ийм анхан шатны тусламж үзүүлдэг юм байна. Бүр ингээд ямар ч одоо ерөөхдөө ингээд ороод бүтэн тойроод үтсэнтэй яг адилхан тийм бүр ингээд дүүцхүүс хэмжээнийгээ хийцэн байсан. Хамгийн сонирхолтой юм надад тэр тог 380 тэр их санагдсан л да. Сонирж байгаа сонирхолтой санагдсан. Йоо. Цацлаад ч тийм. Тэгэхэд энэ дээр мэдгэлгүй тэн дээр шууд сигнал дуурч юм. За энэ яг тог цохиндоо гэж мэдсээр байж ич өөрөө цохиулс ирнэ өөрөө цочоод байгаа. Тэндээс нэг биш 2 удаа цоц. Би 2 удаа цоцсон. За энэ хүн манай ангийн байлдааны төг. Байлдааны төг манай өөрөө манай ангийн албагс хүнийг бүрийн эрхэмлэн дээлдэг үнд иртэй юм байна. За энэ хүү төг маань зөвхөн алдраа байгуулсан хүмүүстэй бөхөйдөг. Бусад ямар тохиолдолд бөхөйдгөө тийм утгатай. Тусад төг байлдааны төг манай анги байна. 2021 оны 12 сарын 11-ний өдөр засгийн газрын тогтоолоор байлдааны төг анги хүлээн авсан. За манай Дорн таймгийн Чингис бол өртөнд 1998 онд хэлийн компьютер институтыг анхан байгуулагдаж 2007 онд Улаанбаатар хөргийн газрын даргын тушаалаар Улаанбаатар хотын алах дөрөвт шилжин байрлаж өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. За манай үндсэн чиг үүрэг маань Улс Монгол Улсын хэлийн алчууд архан байдлыг хангах, хэлийн хүрэх түндэрлэлтэй хэсэгт үүрэг гүйцэтгэх, эрен хаах аврах харцаа зохион байгуулах, тэрөөс төлөвийн сурвалжлага ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэг. Монгол улсынхаа хил хязгаарын халдашгүй байдал, дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эрдэм ухаан, эр зэрэг авьяас чадвараа дайчлан зүтгэж буй эгэл жирийн алба хаагчдын төлөөллөөр дамжуулан тэдний ажил албаны онцлогийг энэхүү нэвтрүүлгээр үзүүлэхийг зорилоо. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ирээдүй өд тэмүүлэн яваа залуусын минь гэгэн үлсэн хэрэлтэй амьдралын зам нь дардан байгаа. Нийт Монголынхаа бүх мөрдөснийхт ирчүүдтэй даяалангуяа цэргийн алба хааж саасан, цэргийн алба хааж байгаа, хаах гэж хичээж байгаа, хаах гэж мөрөөдөж байгаа тийм бүх албаа ихтэй ер нь цэрэг хүн гэдэг яг ямар байх их орныхоо төлөө өргөсөн дарахад өнж байх юм хэлнэ. Тийм болохоор их оронд өнж байгаа гэж хэлж. Хил хамгаалах байгууллага, шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон нийт мөрдөснийхт албаагчдаа Монгол цэргийн өдрийн мэндийг хүргье.